Дэлхий дээр хүмүүсийн очих ирэхгүй, хүмүүсийн очихыг хоригддог газрууд олон байдаг. Америкийн нэгдсэн улсын Невада мужийн үдсэн цөлийн гол хэсэгт яг ийм нэг газар оршдог. Тэр газрыг бид бүхэн 51-р бүс гэдгээр нь маш сайн мэднэ. Олон 10 жилийн турш 51-р бүс нь хүмүүсийн дунд эрт төрлийн нууцлаг үйл явдлуудтай холбогдсоор ирсэн. Зарим хүмүүс тэнд харь гаригийн нисдэг биетүүдийг хадгалдаг хэмээн үздэг бол зарим нь харин Америкийн нэгдсэн улс маш нууц зэвсгүүдээ тэнд туршдаг хэмээн ярьцгаадаг. Мөн энэ сэдвтэй холбоотойгоор хүн төрлөختөн өөр гариг эсвэл ирээдүйн цаг үеэс ирсэн технологиудыг тэнд хөгжүүлдэг хэмээн итгэдэг хүмүүс ч бий. Гэхдээ энэ бүхэнтэй зэрэгцээд нэгэн чухал асуулт байнга дагалддаг. Хэрвээ 51-р бүсийн талаарх энэ бүх ярианууд зүгээр л хий хоосон цурхлууд юм бол яагаад Америкийн нэгдсэн улс тэр газрыг ингэж ихээр хамгаалдаг юм бэ? Тийм ч чухал газар биш юм бол ингэж сайн хамгаалах шаардлага бий гэж юу? Яагаад Невада мужид нисэж байсан нисгэгчид үл мэдэгдэх нисдэг төхөөрөмж харсан талаар тэгж ихээр ярьцгаадаг вэ? Яагаад ойролцоо амьдардаг хүмүүс шүн бүр тэнгэрт үл мэдэгдэх гэрэл болон үл мэдэгдэх дуу чимээнүүдийг сонсдог хэмээн гэрчилдэг вэ? Тэгэхээр өнөөдрийн дугаараар магадгүй дэлхий дээрх хамгийн их маргаантай хэрнээ, хамгийн их сонирхол татдаг, хамгийн нууцлаг газруудын нэг болох 51-р бүсийн талаарх баримт болон таамаг, тэдгээрээс урган гарсан хувилдааны онолуудыг хамтдаа задлан ярилцах болно. Дэлхий дээр мөнхийн нууц гэж байдаггүй. Цаг нь болоход бүх нууцуд дэлгэгддэг. (1950) он гэхэд дэлхийн улс орнууд ерөнхийдөө зөвлөлт холбоот улс тэргүүтээ зүүнний блок, Америкийн нэгдсэн улс тэргүүтээ барууны блок хэмээн хоёр туйлд хуваагдаад байсан. Энэ цаг хугацааг бид бүхэн Хүйтэн дайн хэмээн нэрлэдэг. Хүйтэн дайн гэдэг нь ил тодоор өрнөдөг цусд дайн бус. Харин сүүдэрт өрнөдөг буюу айдас болон хардлага дээр тулгуурласан зэр зэвсгийн өрсөлдөөн байв. Зөвлөлт холбоот улс цөмийн технологи эзэмшснээр тус улс цөмийн салбараа асар хурдтай хөгжүүлж эхлэв. Энэ нь Америкийн нэгдсэн улсын хувьд тус улсын хамгийн том айдас болгоомжлол болон хувирчээ. Иймээс Америкийн нэгдсэн улс дайсны цэргийн баазууд болон пуужингийн байрлалууд зэвсгийн үйлдвэрүүдийг агаараас нууцаар ажиглах нь амин шаардлага болж хувирав. Гэвч харамсалтай нь тухайн үед өнөөгийнхтэй адил хит өндөрт нисэж радарын хараанаас зугтаж чаддаг нисэх онгоц гэж байсангүй. Ингээд Америкийн нэгдсэн улс олон нийтийн хараа хяналт ба ажиглалтаас аль болох давт орчинд нууц туршилт хийх асар том талбай хайж эхлэв. Харин тэдний хайж олсон талбай нь Невада мужийн элсэн цөл байж тэнд хүн амьтан цөөтэй, цаг агаар тогтун, мөн олон зуун километр үргэлжилсэн зэлүүд хоосон орон зайтай газар байв. Ингээд Америкийн нэгдсэн улс тэнд 1955 онд нууц туршилтын бааз байгуулав. Тэр нууц баазаа бичиг баримтан дээр нууц кодоор тэмдэглэсэн нь 51-р бүс гэх нууц код байж, Америкийн нэгдсэн улс уг баазаа байгуулсныхан дараагаар хамгийн түрүүнд тэнцээ дэлхийн хамгийн хүчирхэг нууц тагнуулын нисэх онгоц болох U2 тагнуулын онгоцыг зохион бүтээж туршиж эхэлсэн байдаг. Энэ онгоц хүн төрлөختний урд өмнө нисэж байгаагүй тэр өндөрт нисэж чаддаг онгоц байв. Иймээс тус онгоц Невада мужийн агаарт нисэх үеэр ойролцоо амьдардаг хүмүүс эсвэл тухайн бүс нутгаар зорчиж явсан иргэд тэнгэрт асар хурдтай хөдөлж буй гэрлийг хараад үл мэдэгдэх нисдэг биет харсан гэх яриа газар авч эхэлсэн түүхтэй. Үнэн дээр тухайн үед тэнгэрт харь гаригийн нисдэг тавг бус. Харин Америкийн нэгдсэн улсын нууц технологи тэнгэрт туршилтын нислэг хийж байсан байх магадлал тун өндөр байж, энэ ч утгаараа тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет харсан гэх хүмүүсийн ярианд Америкийн нэгдсэн улсын засгийн газар ямар ч тайлбар өгдөггүй байв. Учир нь засгийн газар энэхүү нууц төслөө нууцлан хамгаалах ёстой. Чухам яг эндээс л бодит үнэн нууц болон хувирч харин хардлага таамаглал олонний дунд тархаж 51-р бүстэй холбоотой эрдэв цуурхлууд үлгэр домог мэт зүйлс тархаж эхэлсэн юм.
51-р бүс байгуулагдсны дараагаар тухайн бүсэд туршигдж байсан хамгийн анхны бөгөөд хамгийн нууцлаг нисэх онгоц нь Тагнуулын U2 гэдэг нисэх онгоц байв. Энэ нисэх онгоцыг тухайн үедээ өөр ямар ч онгоцтой харьцуулах боломж байсангүй. Учир нь тэр үед иргэний агаарын тээврийн нисэх онгоцнууд хамгийн дээд тал нь 8-10 км нисдэг байсан бол U2 Тагнуулын нисэх онгоц 20 км хүртэлх өндөрт нисэж чаддаг байв. Иймээс U2 онгоц шөнийн тэнгэрт гинэт гарч ирээд асар хурдтай нисэж байгаад айжмаар алга болж эхэлсэн нь олон хүмүүст үл мэдэгдэх нисдэг бит, үл мэдэгдэх гэрэл агаарт нисэж байна гэх ойлголтыг өгчээ. Гэхдээ үүнийг нууцлах шаардлагатай байлаа. Учир нь Америкийн нэгдсэн улсын талаас зөвлөлтийн тагнуулуудад энэхүү технологийн мэдээллийг алдахаас маш ихээр болгоомжлж байсан юм. Улмаар U2 нисэх онгоц гэдэг бол 51-р бүсийн нүсэр олон туршилтуудын ердөө эхлэл байсан тодорхой болов. Тэнд тун удалгүй бүр илүү хурдтай U2-оос ч илүү өндөрт нисдэг онгоцнуудыг туршиж эхлэв. Тэдгээр онгоцнуудын нэг нь SR-71 Blackbird хэмээх онгоц байв. Энэ бол тухайн цаг үедээ хүний гараар жолоодогддог дэлхийн хамгийн хурдан нисэх онгоц байсан юм. Энэ онгоц нь дуунаас 3 дахин хурдан нисэж чаддаг. Хит хурдан учраас радар илрүүлэх бараг боломжгүй. Мөн хар өнгөтэй, хачирхалтай хэлбэртэй шөнийн тэнгэрт гинэт гарч ирээд асар хурдтай алга болдог байж. Иймээс шүн дунд тэнгэрт тийм зүйл харсан хүмүүсийн толгойд энэ бол манай гаригийн технологи биш байна гэх бодол хамгийн түрүүнд орж ирдэг байж. 51-р бүсэд хөгжүүлэгдэн туршигддаг онгоцнууд улам бүр нэмэгдэх тусам үүнийгээ дагаад 51-р бүсийн тухай харь гаргийнхны домог тэр хэмжээгээр хүчтэй болж эхлэв. Гэхдээ асуулт одоо хүртэл байсаар байна. Үнэхээр хүмүүсийн шүн харсан гэрлүүд энэ бүх туршилтын нисэх онгоцнууд байсан уу? Эсвэл уг туршилттай давхцсан цаг хугацаанд үнэхээр өөр соёл иргэншлийн нисэх төхөөрөмжүүд тэр хавар нисэж таарсан уу? Мэдээч хэрэг 51-р бүстэй холбоотой энэ бүх цуу ярианууд ганцхан шөнийн дотор гинэт бий болоогүй. Энэ бүхэн тэртех 1947 онд болсон нэгэн нууцлаг үйл явдлаас улбаатай. Тэр үйл явдал бол Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн Роузвелл хэмээх бяцхан суурингийн дэргэд болсон үл мэдэгдэх нисдэг биетийн осол байв. 1947 оны 100 Америкийн нэгдсэн улсын Нью Мексико мужийн Роузвеллийн суурингийн ойролцоо үл мэдэгдэх нисдэг биет осолдсон тухай мэдээ Америкийн нэгдсэн улсын бүх хэвлэлүүдээр тухайн цагт гарч ирлээ. Хамгийн анх орон нутгийн нэгэн малчин хээр талд хаа сайгүй хачирхалтай металлмит эд зүйлс тархаж тарсан байгааг олж тогтоосноор энэ явдал газар авч эхэлжээ. Нэг их удалгүй Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн тухайн бүс нутгийг бүхэлд нь хааж тэндээс олдсон бүх зүйлсийг яаралтай хураан авав. Мөн цэргийнхний хэвлэлд өгсөн хамгийн анхны мэдүүлэг нь нисдэг тавг осолдсон гэдэг ийм мэдүүлэг байсан нь энэ хэргийг улам бүр хүчтэй дэлхийн нийтийн сонорт хүрэхэд нөлөөлсөн юм. Гэтэл цэргийнхэн энэ мэдээгээ өгсөний яг маргааш нь анхны мэдүүлгээс бүрэн буцаж энэ бол зүгээр л нэг цаг уурын бөмбөлөгний осол байсан хэмээн бүхэлд нь мэдүүлгэн өөрчилсөн байдаг. Ингээд улам олон асуултууд араараасаа гарч эхлэв. Яагаад цэргийнхэн анх зарлагтаа нисдэг тавг гэж зарлав? Яагаад дараа нь байр суурин гинэт өөрчлөв гэх мэтээр. Мөн энэ явдлын дараагаар Америкийн нэгдсэн улс даяар үл мэдэгдэх нисдэг биет харсан гэх мэдээллүүд огцом нэмэгдэж эхэлсэн байдаг. Түүнчлэн бүр иргэний нисгийн нисгэгчдийг хүртэл тэнгэрт ойлгомжгүй хурдтайгаар хөдөлдөг төхөөрөмжүүдтэй таарлцсан гэх мэдүүлгүүд асар олноор нь ирэх болжээ. Үүгээр барахгүй зарим хүмүүс шүн дунд тэнгэрээс бууж ирээд буцаад хөөрдөг үл мэдэгдэх гэрлүүдийг харсан гэх мэдээллүүд засагдах болов. Энэ бүхнээс улбаалan Америкийн нэгдсэн улсын нийгэмд маш олон хүмүүсийн дунд нэгэн хачирхалтай таамаг газар авч эхэлжээ. Тэр таамаг нь Роузвеллд осолдсон үл мэдэгдэх нисдэг биетийг Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн нууцаар авч яван Невада мужийн элсэн цүлд байрлах 51-р бүс гэх нууц цэргийн бааз руу шилжүүлсэн хэмээх ийм яриа тарж эхэлжээ. Яг энэ мөчөөс эхлэн 51-р бүсийн талаарх нууцлаг болон илүү гүн бүр аимшигтай гэмээр ярианууд бүрш олноороо урган гарч эхэлсэн юм. Тэгэхээр 51-р бүсийн талаарх энэхүү цочирдом цуу ярианууд нь зүгээр нэг таамаг эсвэл зурглаас гадна өөр нэгэн маш чухал шалтгааны улмаас
асар хурдан хүчийг авч өнөөдрийг хүртэл яригдсаар байгаа. За тэр нь ямар шалтгаан байсан бэ гэвэл өөрсдийгөө тэнд ажиллаж байсан гэх хүмүүсийн олон нийтэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан ярьсан итгэхийн аргагүй цочирдом яриануудтай холбоотой юм а. Эдгээр хүмүүсийн зарим нь ичдэгчд хэмээн үздэг бол үлдсэн хэсэг нь шүгэл үлээгчд гэж нэрлэдэг. Тэдгээрийн хамгийн алдартай нь Боб Лазар гэгч нэгэн. 1989 онд энэ хүн Америкийн нэгдсэн улсын телевизээр гарч маш том шуугиантай мэдэгдэл хийжээ. Түүний хэлснээр бол тэрээр 51-р бүсийн ойролцоох S4 гэх нууц байгууламжид ажилладаг байв. Түүнийг тэнд ажиллаж байхад тус байгууламж дотор харь гаригийн нисдэг биетүүдийг Америкийн нэгдсэн улсын эрдэмтэд задлан судалдаг байсан талаар ярьжээ. Тэр бүр харь гаригийн технологиудаар ажилладаг бага оврын реакторын талаар хүртэл маш дэлгэрэнгүй ярьсан байдаг. Түүнчлэн газрын татах хүчийг удирдах чадвартай үл мэдэгдэх төхөөрөмжүүдийг хүртэл тэнд харсан талаараа зурагтаар ярьсан. Түүний энэхүү ярилцлагын дараагаар 51-р бүсийн талаар сонирхох хүмүүсийн тоо урд өмнө нь байгаагүй хэмжээгээр нэмэгдэж, энэ сэдв нь Америкийн нэгдсэн улсын нийгэмд жинхэнэ утгаараа тесрэлтийг хийжээ. Гэхдээ нэг асуулт бий. Боб Лазар үнэхээр үннийг ярьсан уу? Эсвэл зүгээр л олонний анхаарал дүртгэхийн тулд зохиомл зүйл ярьсан уу? Зарим шинжээчид түүнийг худлаа ярьсан гэж үздэг. Учир нь Боб Лазарын боловсрал болон ажиллаж байсан гэх газрууд нь батлагдаагүй бөгөөд бичиг баримтын маш олон зөрүүнүүд үүссэн учраас түүнийг худал түүхэд зохион ярьсан хэмээн аль бие ёсоор үздэг байна. Гэвч нийгмийн нэлээдгүй хэсэг нь түүнийг үнэн ярьсан гэдэгт итгэдэг. Яагаад гэвэл тэрээр зарим нууц мэдээллүүдийг хожим батлагдсан технологиудтай ойролцоо байдлаар тайлбарласан учраас олон хүмүүсийн итгэл үнэмшлийг өөртөө татаж чаджээ. Мөн Боб Лазараас гадна өөр олон гэрчүүд үл мэдэгдэх нисдэг төхөөрөмжүүд, нууц туршилтууд болон бусад хачирхалтай зүйлсийн талаар ярьсан байдаг. Тухайлбал Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн нисгэгч Дэвид Фрейвор 2004 онд номхон далай дээгүүр USS Nimitz хэмээх нисэг онгоц тээвэрлэгч хөлөг онгоцоор сургуулалт хийж байгаад радар дээр нэгэн хачирхалтай зүйлийг олж харжээ. Түүний ажиглалтаар бол 30 гаруй километрийн өндөрт нэгэн үл мэдэгдэх нисдэг биет нисэж байгаад ердөө 3 хүрэхгүй секундын дотор огцом дооширч далайн түвшинд хүртэл буусан байна. Уг үйл явдлыг шалгахаар сургуулалт хийж байсан нисгэгчдээс заримыг нь радарт илэрсэн үзэгдэл болсон зүгт илгээсний дотор Дэвид Фрейвор багтсан юм. Түүнийг тухайн цэгт ойртон очиход далайн мандал доор ямар нэгэн том зүйл хөдөлж байсан бөгөөд далайн гадаргуу хөөсөрч байгааг олж харан төвдөө мэдээлжээ. Гэтэл хэсэгхэн хугацааны дараа далайн мандал дээр 12 орчим метрийн урттай цагаан өнгийн далавчгүй яндангүй биет гарч ирэн хөвж эхэлсэн байна. Дэвид Фрейвор үүнийг ажиглаж байгаад бага зэрэг ойртжээ. Гэтэл өнөөх объект гинт маневр хийн хэдхэн секундын дотор асар хурдтай алга болов. Америкийн нэгдсэн улсын цэргийнхэн тэр үед үл мэдэгдэх нисдэг биетийг алга болохын өмнөх үеийн дүрсийг амжилттай буулгаж чадсан юм. Энэ үйл явдлын дараагаар Дэвид Фрейвор болон тэнд байсан бусад нисгэгчид харсан зүйлийн талаар урьдчилсан мэдүүлэг өгчээ. Улмаар тэдний мэдүүлэг болон бичлэгийг Америкийн нэгдсэн улс нууцлалын зэрэгт хамруулан хадгалж байгаад 2020 оны үед нууцлалаас гаргах шийдвэр гаргаж Пентагон аль бие ёсоор уг нисэх биетүүдийг үл мэдэгдэх нисдэг биет гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн юм. Энэ хэрэг шууд 51-р бүстэй холбогддоггүй боловч үл мэдэгдэх нисдэг биетүүдийн талаарх ярианууд эцсийн эцэст бүгдээрээ 51-р бүсийг бараг дийлэнхэн чиглэдэг. Өөр нэгэн алдартай жишээ гэвэл Луис Элизондо гэдэг хүн. Энэ хүн бол Америкийн нэгдсэн улсын батлан хамгаалах яамд олон жил ажилласан тагнуулын мэргэжилтийн юм. Түүний батлан хэлснээр бол тэрээр AA-тип хэмээх маш нууц хөтөлбөрийг удирддаг байж. Энэ хөтөлбөрийн зорилго нь үл мэдэгдэх нисдэг биетүүд Америкийн нэгдсэн улсын аюулгүй байдалд аюул учруулж байгаа эсхийг судлах зорилготой ийм хөтөлбөр байв. Харин Элизондогийн хэлснээр бол судалгааны явцад тэдгээр зүйлсийн зарим нь хүн төрлөختөн бидний мэдэг физикийн хуулиудыг зөрчиж буй мэтээр асар хурдтай маневр хийдэг болохыг олж тогтоосон гэж. Тухайлбал асар хурдтай явж байгаад ганцхан хормын дотор зогсох, асар хурдтай огцом эргэлт хийх, агаараас далайд шууд шумбах гэх мэтээр ийм зүйлийг хүн төрлөختөн одоо байгаа ямар ч нисэх төхөөрөмж хийх боломжгүй талаар тэрээр хэлсэн юм. Мөн тэрээр 2017 онд Пентагоноос гарч ажиллаа өгсөн бөгөөд үүнийхэн дараа тэрээр ийм зүйлсийг хэвлэлд ярьжээ.
Тэрээр Америк нэгдсэн улсын засгийн газар UFO-гийн асуудлыг олон нийтээс хэдийх нууцлж байгаад дургуутсан юм. Түүний эвчлэлтийн дараагаар Америк нэгдсэн улсын Батлан хамгаалах яамнаас хамгийн анх удаа үл мэдэгдэх нисдэг биетүүдтэй холбоотой аль бие ёсны зарим бичлэг болон баримтуудыг олон нийтэд нээлттэй цацсан байдаг. Эдгээр баримтуудын дотор түрүүн ярьсан Дэвид Фрейворийн авсан дүрс бичлэг мөн багтдаг байна. Одоо үргэлжлүүлээд 51-р бүсийн талаарх яриандаа оръё. 51-р бүс нь 1970-ад оноос эхлээд олон нийтийн соёлд маш хүчтэй нөлөө үзүүлж тесрэлтгийж эхэлсэн байдаг. Гэхдээ энэхүү хүчтэй нөлөө үзүүлэлт нь үл мэдэгдэх нисдэг биет харсан гэдэг гэрчүүдийн яриагаар бус харин жинхэнэ сенсац кино урлагийн нөлөөгөөр бий болсон байдаг. Холливуудын ертөнц харь гаргийнхны тухай аимшигтай бөгөөд сонирхолтой сэтгэл хөдлөм түүхүүдийг дэлгэцнээ амьлуулж эхлэв. Үүний үр дүнд хүн төрлөختөн бид энэхүү уудам ертөнцид ойр ганцаараа биш байж магадгүй гэсэн бодол олон сая хүмүүсийн толгойд анх удаа хүчтэй эргэлдэж эхэлжээ. Телевиз, кино, баримтад нэвтрүүлгүүд гээд энэ бүхэн бүгд тэдгээр үл мэдэгдэх нисдэг биетүүдийг нууцлах бөгөөд бодит аюул мэтээр дүрслэх болов. Ингээд кино урлагийн их тесрэлтийн араас интернет гарч ирэв. Интернет гарч ирснээр сахим орчин дахь хэлэлцүүлгүүд, хэвтэв олон влогууд, мөн сайтууд дээрх бичвэрүүд 51-р бүсийн тухай янз бүрийн нууц баримтууд, гэрэл зураг болон гэрчийн мэдүүлгүүд гээд үнэн худал нь мэдэгдэхгүй зүйлс асар хурдтай дарахж эхэлсэн юм. Зарим нь үнэн байж болохч дийлэнх нь худлаа байх магадлал өндөртэй. Ингээд олон нийт үнэн худлыг ялгахад улам бүр хэцүү болж эхлэв. Хүмүүс угаасаа бодит мэдээлэл гэхээсэн илүүтэйгээр нууцлаг зүйлсэд илүү татагддаг. Айдас ба сониуч зан, цаашлаад хүний төсөөлөл энэ бүхэн биднийг амьтнаас ялгаатай болгодог голлох хүчин зүйлсийн нэг. Ингээд цахим орчинд тархсан энэ бүх нийтлэлүүд 51-р бүсийг дэлхийн хамгийн алдартай нууцлаг домог болгон хувиргав. Үр дүнд нь өнөөдөр 51-р бүс нь зүгээр нэг цэргийн бааз бус, харин бүр үлгэр домгийн шинжийг агуулсан соёлын нэгэн томоохон үзэгдэл болон хувирчээ. Энэ газар бол хүн төрлөختөн бид ганцаараа юу эсвэл үгүй юу хэмээх мөнхийн асуултын бэлэгдэл болон хувирсан юм. Тэгэхээр 2019 онд цахим орчинд нэгэн хачирхалтай аян өрнөж эхэлсэн. Интернетийн нэгэн пост гинэт дэлхийд даяар шуугиан тарьжээ. Facebook дээр 51-р бүс рүү дайрцгаая. Тэд биднийг зогсоож чадахгүй гэсэн агуулгатай пост олон сая хүний сонирхлыг татсан юм. Гэхдээ энэхүү бичвэр нь анхандаа ердийнх нэг хошигнол байв. Гэвч энэ бичвэр ердөө хэдхэн хоногийн дотор олон сая хүний анхаарлыг татаж мөн уг хөдөлгөөнд оролцсон нэгдэн хэмээн олон сая хүмүүс гарын үсэг зуран бүртгүүлжээ. Бичвэрийг анх бичсэн хүний төсөөлөөгүй үйл явдал үр дүн гинэт гарч эхлэв. Интернетээр олон хүмүүс 51-р бүсийн хамгаалалтыг хэрхэн нэвтлэн орох, хэрхэн хамтдаа дайрч орох гэх мэтээр хачирхалтай төлөвлөгөөнүүдийг хоорондоо хуваалцаж эхэлжээ. Ингээд хошигнол нь өөрөө бодит зүйл болон хувирах эрсдэл нүүрлэв. Энэ бичвэр энэхүү урайлга цахим орчинд хэд газар авсны улмаас Америк нэгдсэн улсын армийн зүгээс бас анхааруулга өгч 51-р бүс бол хуулиар хамгаалагдсан цэргийн байгууламж гэдгийг олон нийтэд хариуцлагатайгаар анхааруулв. Мөн хууль бусаар нэвтрэх оролдлого хийвэл ноцтой хариу арга хэмжээ авна гэдгийг сануулжээ. Гэвч хүний сониуч зан гэдэг айдсаас илүү хүчтэй байдаг. Ингээд төлөвлөсөн өдөр болоход 1000 гаруй хүн Невадагийн элсэн цөлд үнэхээр жинхнээсээ цугсарсан байв. Тэдний ихэнх нь аялагчид болон сонирхогчид, үл мэдэгдэх нисдэг биетэд итгэгчид байв. Зарим нь хачин жигтэй хувцас өмсөж, харин зарим нь уур амьсгалыг илүү ноцтой болгож байлаа. Гэхдээ аз бодж тэд дайралт хийсэнгүй. Дэндүү цөөхөлөө байсан учраас дайраагүйч байж болно. Харин энэ үйл явдлаас нэг зүйл маш тодорхой болсон нь 51-р бүс бол энгийн нэгэн цэргийн бааз биш гэх энэ ойлголт бараг батлагдсан юм. Хэдийгээр энгийн цэргийн бааз биш боловч заавал бас харь гаргийнхны судалгаа хийдэг газар гэсэн үг биш. Ямар ч тач олон нийтээс нууцлах ёстой төслүүд тэнд явагддаг болох нь тодорхой болсон юм. 51-р бүс бол бүх баримтууд дээр тулгуурлаад бодсон ч тэр яас ч үгүй цэргийн нууц бааз бол мөн. Харь гаргийнхантай хамааралтай эсхийг нь мэдэхгүй боловч олон нийтэд мэдэгдэхийг хүсдэггүй, нууцлахыг хүсдэг зүйлс тэнд байдаг. Тэнд магадгүй шинэ үеийн нисэх онгоц, зэвсгийн технологи, радарын систем гэх мэтийн нууцлаг туршилтуудыг хийдэг байхыг үгүйсгэхгүй. Гол нь энэ бүсэд харь гаргийнх нь нислэг тавг нууц лабораториуд байдаг гэсэн яриануудын хувьд ямар ч баталгаа байхгүй. Тэгвэл яагаад ийм домог үүсчихв?
Үүний гол шалтгаан бол засгийн газар 51-р бүстэй холбоотой мэдээллүүдийг нууцладаг явдал юм. Альва зүйл нууц байх тусмаа хүмүүсийн төсөөллийг улам бүр өдөөж байдаг. Харин 2-р шалтгаан гэвэл хүн төрлөختөн цаанаасаа л үл мэдэгдэх зүйлсээс айж бас ихэд сонирхдог. Бид бүхэн өөрсдийн тайлбарлаж чадахгүй зүйлстэй утга учир өгөхийг хүсдэг. Харин 3-р шалтгаан бол мэдээллийн дайн. Зарим тохиолдолд улс орнуудын засгийн газрууд жинхэнэ нууц төслөө олон нийтээс давтуулахын тулд хүмүүсийг өөр буюу илүү үлгэр домгийн шинжтэй зүйлсэд итгүүлэх ийм өвөрмөц стратегийг баримталдаг. Хэрв хүмүүс тэнд жинхнээсээ гаргийнхан байдаг гэж итгэвөл тэнд жинхнээсээ хийгдэж байдаг жинхэнэ даалт туршилтууд олон нийтэд анзаарагдaltaгүй өнгөрөх боломж бүрддэг. Ингэж үнэн ба худал хоёр хоорондоо холилдсноор үнэн худлыг ялгах боломжгүй саарл ойлголт, оюун санааны саарл бүс бий болдог. Магадгүй 51-р бүсийн хамгийн том нууц нь гаргийнхантай яг үнэндээ ямар ч холбоогүй байж ч мэднэ. Гэхдээ хэрвээ 51-р бүсийн тухай яригддаг зарим домог үнэн байвал яах вэ? Хэрвээ хүн төрлөختөн өөр гаригийн технологитой үнэхээр учирсан бол манай дэлхийд ямар өөрчлөлт гарах вэ? Юуны өмнө хэрв энэ бүхэн үнэн бол шинжлэх ухааны түүхэнд тохиолсон хамгийн том хувьсэл болох болно. Одоогийн бид бүхний мэддэг физикийн хуулиуд, эрчим хүчний талаарх уламжлалт ойлголт, сансар судлал гээд энэ бүх салбар бүхэлдээ дахин шинжлэгдэж магадгүй. Хэрвээ татварцлыг удирдах технологи үнэхээр байдаг бол нисэх онгоц пуучин тээврийн системүүд бүгд оронгороо өөрчлөгдөнө. Хэрвээ хязгааргүй шахуу эрчим хүчний их үүсвэр бий болвол газрын тосны 90 үе, газрын тосны уламжлалт геополитик бүхэлдээ өөрчлөгдөх нь мэдээж. Дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж, дэлхийд дахин шин дүрмд захирагдах болно. Гэхдээ тэрхүү өөрчлөлт нь дан ганц гигэн ариун хөгжил дэвшлиг бидэнд авчрах уу? Эсвэл шин төрлийн аюул өмнөхөөсөө ч илүү хор хохирлтой өрсөлдөөнийг бий болгох уу? Мөн ийм хүчирхэг технологиг дан ганц буюу нэг л улс эзэмшвэл мэдээч хэрэг дэлхийн хүчний тэнцвэр бүрэн өөрчлөгдөнө. Бүх зүйл өөрчлөгдөн гэсэн үг. Дайн хүртэл өөр төвшөнд шилжиж магадгүй. Эсвэл хүн төрлөختөн бид илүү эв нэгдэлтэй болж сансрын иргэншил болон дэвшилт хийх шинэ үеийг чиглүүлж мэднэ. Мөн хамгийн том асуудал нь технологийн асуудлаас илүү чухал асуудал байж ч мэднэ. Тухайлбал хэрв бид ганцаараа биш гэдгээ баттай мэдсэн тохиолдолд шашин шүтлэг болон философийн салбар хүн төрлөختний өөрийгөө ойлгох ойлголт хүртэл бүхэлдээ өөрчлөгдөх нь мэдээж. Бид өөрсдийгөө дэлхийн эзэд хамгийн хүчирхэг төрөл зүйл пирамидын орой дээрх захирагч анги гэж бодхон болж эхлэх нь гарцаагүй. Харин бид бүхэн энэхүү уудам сансар огторгуйн ердөө өчүүхэн жижигхэн нэгэн хэсэг гэдгээ хүссэн хүсээгүй хүлээн зөвшөөрөх байх. Тэгэхээр хүн төрлөختөн бид бүхэн хамгийн анх сэтгэн бодох чадвартай болсныхын дараагаар шөнийн тэнгэр рүү харах бүртээ нэг л асуулт тавьж хэвшсэн нь бид бүхэн үнэхээр ганцаараа юу гэдэг энэ асуулт байж ч мэднэ. Энэ магадгүй хүн төрлөختний хамгийн олон үеийн турш хамгийн их давтагдсан бодогдсон хамгийн их өөрөөсдөөсөө асуусан асуулт байхыг үгүйсгэх аргагүй. Энэхүү асуулт нь шинжлэх ухааны хувьсгалаас ч өмнө бий болсон хамгийн анхны философийн маргаантай асуулт гэдэг нь гарцаагүй үнэн. Айдас болон сониуч зан, итгэл найдвар. Эдгээр мэдрэмжүүд биднийг сансрыг судлахад хөдөлсөөр ирсэн. Магадгүй үнэхээр бүгдээрээ худлаа байж ч болно. Ямар ч тач хүн төрлөختөн бид өөрсдийн үл мэдэх зүйлээс мөнхөд хариулт илэрхийлж байдаг. Бид үнэхээр түнэр харанхуудаж гэрлийг олохыг хүсдэг. Иймээс магадгүй хамгийн том нууц нь 51-р бүс бус. Харин бидний өөрсдийн сониуч зам байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ нэг л өдөр бид сансарт байдаг өөр амьдралтай нүүр тулвал бид бүхэн өөрчлөгдөнө. Харин тэр гаргийнхан хизээч бидний өмнө гарч ирэхгүй тохиолдолд бид бүхэн өнөөдрийн энэхүү асуултаа цаашид үеийн үед үрдийн мөнхөд асуусаар байх болно. Учир нь асуулт асуух энэ чадвар, энэ сэтгэн бодох, төсөөлөн бодох эдгээр чадварууд нь хүн төрлөختнийг бусад төрөл зүйлээс онцгой болгосон. Иймээс магадгүй хамгийн чухал зүйл нь хариулт бус, харин эрэл хайгуул өөрөө байж ч мэдэх юм. Тэгэхээр таны хувьд юу гэж бодож байна? 51-р бүс ердийнх цэргийн баазуу. Эсвэл тэнд бусдаас нуудаг томоохон үнэн оршин байдгүй. Сэтгэгдэл хэсэгт та өөрийн бодлыг манай сувгтай болон манай сувгийн үзэгчдтэй хуваалцаарай.